анхаарах хөдөлгөөний эхний хэсэгт бид ер нь яг технологийн салбарт компаниуд ямар хөдөлгөөнийг энэ 7 хоногт үзүүлээд нэлээдгүй шуугиан дэгдээгээд байгаа вэ гэдэг талаар ярилцъя. За түрүү хэлсэнчлэн Anthropic стартапын хувьд Cowork гэдэг нэртэй нэгэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан байгаа. За энэ бүтээгдэхүүн програм хангамжийн салбарын үнэлгээнээс $1.80 үнэлгээг яг одоогийн байдлаар алдаад байна. За ChatGPT гэдэг бүтээгдэхүүн олон нийтэд танилцуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд хэмэл оюун болон технологийн салбарын нэгж хувьцааны анш бол асар өндөр хүлээлттэй байсан. Харин оны төгсгөлд хөрөнгө оруулагчид болон Wall Street-ийн технологийн гигант компаниудын санхүүгийн тайлан дээр байгаа CAPEX буюу хөрөнгө оруулалтын зардал нь улам өндөр болж байна. Энэ дээр анхаарах хэрэгтэй байна гэдэг зүйлүүдийг сануулж эхэлсэн бол яг одоо 4-р улирлын санхүүгийн тайлан зарлагдаж эхэлснээс хойш технологийн компаниудын хөрөнгө оруулалтын зардлууд улам бүр нэмэгдэж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардал нь өндөр байгаа компаниудын хувьцааны анш бол унжаана гэж хэлж болно. За Alphabet, Amazon компаниудын анш одоогийн байдлаар нэлээдгүй унаад байгаа бол за технологийн компаниудын хувьцаануудыг багтаадаг iShare ETF-ийн хувьд бол нийтдээ энэ 7 хоногт $1.80 үнэлгээг алдаад байна. За ерөнхийдөө Wall Street даяар технологийн хувьцаанаас за мөн алт болон крипто валют гэх мэтчлэн за эрсдэл өндөртөө арилжаануудаас зугтах тийм хандлага одоо энэ 7 хоногт л ирчийг авч ийн гэж болно. За энэхүү нөхцөл байдал мөн үнэт металлын зах зээл. За яг одоогийн байдлаар бас геополитикийн хурцтмал байдал, за эдийн засгийн макро үзүүлэлтүүд бас хойшлогдож байгаа гэх мэтчлэн маш олон хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа гэж хэлж болно. За энэхүү нөхцөл байдал пүрэв гарагт S&P 500 индексийг 1.2 хувиар унгаж, за мөн Nasdaq 100 индекс 4-р сараас хойш хамгийн муу үзүүлэлтээ үзүүлээд байна гэж хэлэхэд болно. За ерөнхийдөө товчхондоо бол энэ 7 хоног хөрөнгөний зах зээл технологийн салбараас болж нэлээдгүй уналттай байлаа. Тэгэхээр хөрөнгөний зах зээлийн суурь үзүүлэлтүүдийн талаар илүү дэлгэрэнгүй ярихаас өмнө та бүхэнд Anthropic стартап ямар бүтээгдэхүүнийг танилцуулаад юу болоод өнгөрсөн бэ гэдэг талаарх мэдээллийг хүргэх болно. Тэгэхээр мажигаас асуухад Anthropic юу нь ямар бүтээгдэхүүн гаргаад ирвэ? Сая ганаг хэлсэнчлэн Cloud Cowork гэсэн нэртэй шинэ хэрэгслийг танилцуулсан байгаа. За энэхүү хэрэгсэл нь ажлын байрны өдөр тутмын үйлдэлүүдийг буюу ялангуяа хууль эрх зүй, борлуулалт, өвлийн шийдлэг гэх мэт одоо олон давтагддаг ийм үйлдэлүүдийг автоматжуулах чадвартай. За тэгээ хөрөнгө оруулагчид AI энэхүү хурцтай хөгжил нь уламжлалт програм хангамжийн бизнесүүдийг зах зээлээс ерөн шахан гаргана гэж имиж байгаа нэг тийм тодорхой хэмжээний айдастай байгаа мэлээ. За энэ одоо Cloud Cowork нь яг ямар эд шийдтэй вэ гэвэл за хүнтэй адил дэлгэц дээрх мэдээллийг харах, за курсоор хөдөлгөх, товчлуур дарах, за цон хоорон шилжих ийм чадвартай болсон юм байна. За жишээ нь маргааш болох уулзалтын материалыг имэйлээс олоод, за түүнийг нь одоо Excel руу хөрвүүлж, гол үзүүлэлтүүдийг PowerPoint слайд болгоод надад илгээ гэсэн нэг одоо prompt буюу команд өгөхөд цон хоорон шилжих гэх мэт үйлдэлүүдийг бол саадгүй их боломжтой болсон гэж байна. За мөн уламжлалт AI-д зөвхөн нэг програм дотор ажилладаг байсан бол Cloud Cowork одоо өөр хоорондоо холбоогүй програмуудыг дамжин ажиллах юм боломжтой. За жинхэнэ утгаараа хувийн туслах шиг ажиллана гэсэн. За мөн буюу одоо заавал алхам бүрийг зааж өгөх шаардлага байхгүй. Та эцсийн зорилгоо хийхдээ Cloud Cowork өөрөө төлөвлөгөөгөө боловсруулад за тэгээд гарчуулах алдааг засаж за ажиллаа дуусгадаг байна. За Cloud Cowork танилцуулгачнаас дараах өөрчлөлтүүд бол гарч байгаа. За мэдээж нэгдүгürt бол зардал хэмнэлт компаниуд олон тусдаа програм хангамжийг худалдаж авахын оронд зөвхөн нэг AI agent ашиглах боломжтой болж байгаа гэсэн. За мөн хүний хийхэд одоо 3-аас 4 цаг зарцуулдаг байсан механик ажлуудыг жишээлбэл дата шивдэл тайл нэгдэх гэдэг ч юм уу те. Эдгээрийг бол хэдхэн минутанд магадгүй хэдхэн секундэд гүйцэтгэж чадж байгаа маань. За мөн бага түвшний одоо захиргааны болон техникийн ажлууд AI-д шилжих хэрэгсэлтэй болж байгаа тул мэргэжилтнүүд AI-ыг удирдах чадвар суралцах шаардлагатай болж байгаа гэсэн юм мэдээлэл байна. Тэгэхээр хэмэл оюун ажлын байрыг орлох вэ гэдэг одоо томоохон асуулт бол яг нүүрэн дээр тулж ирээд технологийн компаниудын нэг хувьцааны аншин дээр ер нь алах цогсон гэж хэлэхэд болно. Тэгээд маш хүчтэй хөдөлгөөнүүд яг одоо хүртэл зах зээл дээр үргэлжилж байна. За хамгийн сүүлд гарсан Amazon-ы тайлангийн хувьд бол Amazon компани бас хүлээлтээс өндөр тайлан танилцуулсан боловч арилжааны дараах цагаар 8% унаад байна. За тус компани $200 тэрбум хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь яг энэ одоо энэ айдас дээр улам бүр томоохон айдсыг бол нэмэгдүүлж байна гэж хэлэхэд болно. За харин Microsoft компанийн хувьд бол Microsoft компани Copilot гэдэг нэртэй хэмэл оюунд туслах байдаг. За энэ туслах нь яг одоогийн байдлаар 400 гаруй сая хэрэглэгчтэй боловч ердөө за 375% нь төлбөртөө хэрэглэгч байгаа гэдэг бас юм муу мэдээ байна. Тэгэхээр Microsoft-ийн хувьд хэмэл оюуны салбарт их хэмжээний зардлыг
зарцуулж байгаа боловч энэ нь буцаагаад орлого олж чадахгүй байна гэдэг асуултуудыг бол хөрөнгийн зах зээл дээр бий болгоод байна. За нөгөө талаас Alphabet компанийн хувьд 2026 оны хөрөнгө оруулалтын зардал 52% болгож нэмэгдүүлсэн нь өмнөх оны муу үетэйг харьцуулахад 20%-аар өссөн үзүүлэлттэй. Тэгэхээр ер нь бид нар яг юуг анхаарах вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. Тэгэхээр Нёгоос сухад зах зээл дээр маш олон айдас маш хүчтэй савлгаанууд байна. За өнгөрсөн 7 хоногт үнэт металлын зах зээл бас хөрөнгийн зах зээлийг нэлээдгүй том шоконд оруулсан. Энэ удаад бид ер нь яг юун дээр анхаарах хэрэгтэй байгаа вэ? Тэгэхээр олон мэдээллийн давхцал гэдэг бол хөрөнгийн зах зээл дээр хамгийн том одоо шалгуур байдаг. За магадгүй олон сайн мэдээлэл гарах юм бол тэр өөрөө хөрөнгийн зах зээлийг маш хурдтай өсгөх үндсэн гол одоо хүчин зүйл болж идэг бол яг энэ эсрэгээрээ одоо тохиолдчихно гэсэн үг. За түрүүн ганаас дурдсанчлан энэ 7 хоногт гарах ёстой байсан одоо тоон мэдээллүүд буюу ажилгүйдлийн төвшин, за шинээр бий болсон ажлын байрч гэдэг юм үдгээр тоон мэдээллүүд одоо эх 7 хоног руу шилжсэн байж байгаа. За энэ бол харьцангуй бас хөрөнгийн зах зээл дээр нэлээд том айдсыг дагууллаа. За үүнээс гадна бол саяны бидний ярьдаг үндсэндээ бол томоохон компаниудын тайлан бол одоо яг үндсэндээ бол ашигтай гараад байгаа боловч үндсэндээ хөрөнгө оруулалтын зардал асар өндөр байгаа гэдгийг бол эндээс харж болохоор ийм нөхцөлтэй байна. За эдгээр нөхцлүүд бол бүгд давхцаж байгаа нь бол хөрөнгөний зах зээл дээр нэлээд том дарамтыг үзүүлж байна. За тэгэхээр бид нар яг энэхүү асуудлыг бас график зураглал дээр бол одоо илүү тодтогч харах шаардлагатай болов гэдэг үүднээс өнөөдөр бид техник шинжилгээний хэсгийг бол одоо та бүхэнд үзүүлье. За одоогийн байдлаар яг энэхүү харж байгаа график зураглал юу гэлтэж байна гэвэл Америк нэгдсэн улсын S&P 500 индексийг бол бидэрт харуулж байна. За S&P 500 индекс дээр бол нэгэн томоохон нөхцөл одоо бүрлдэж байгаа нь юу юм гэхээр яг одоо өнөөдөр өглөөний зах зээл одоо хаагдах үеийн ханш гэсэн үг. За энэ ханш бол одоо өмнөх одоо хамгийн доод ханш буюу lower low гэж ярьдаг. За энэхүү ханшийг бол доош нь эвдэж байгаа нь бол үндсэндээ бол нэг сигналыг өгж байгаа гэсэн үг. За энэ бол өмнөхөөсөө ч илүү одоо доод түвшнийг бол тогтоож байгаа гэдгийг бол илтгэсэн ийм нөхцөл боллоо. За хэрвээ яг үндсэн техник шинжилгээний гол онол дээр тулгуурлаж харах юм бол бид нэр дараагийн одоо өсөлт орсон бол тэр өсөлт нь бүр нөгөө өмнөх хайцыг буюу all time high-ыг бол дахин шинжлэх тогтоох одоо тийм шаардлага руу одоо ирж ийн гэж ойлгож болно. За хэрвээ ийм одоо өндөр хэмжээний өсөлт орохгүй бол зах зээл дээр ямар нөхцөл үүсэж байгаа юм гэхээр ерөнхийдөө өсөлтийн тренд бол одоо нөгөө тийшээ болж байгаа буюу уналтын тренд рүү шилжих одоо хандлагыг бол илэрхийлж байдаг. Тийм учраас ямар ч гэсэн хоёр сигналыг бол бид нар зах зээл дээрээс хүлээх хэрэгтэй байдаг. За эхний сигнал нь бол ерөнхийдөө доошоо болж байгаа буюу сигнал бол одоо унах одоо болцлыг бол эхний байдлаар бол хангаад байна. За дараагийн нөхцөлийг бол бид нар хүлээгээд урт хугацаанд бол ерөнхийдөө тренд эргэх нөхцөлийг бол all time high-ыг шинжилт тогтоохгүй байх юм бол тренд нэг хэсэгтээ бол одоо унжаага гэдгээр бол тодорхойлдог. Тэгэхээр техник шинжилгээний үндсэн гол одоо шалгууруудын нэг болох за Dow теоригоор бол бид үндсэндээ S&P 500 индексийг бол харж ийн гэж ойлгож болно. Тэгэхээр яг одоогийн байгаа энэ одоо мэдээллийн орчин тий. За энэ одоо ажилгүйдлийн түвшин шиг тийм үү. За нөгөө технологийн компаниудын томоохон уналтууд бол эргээ зах зээлийг шууд all time high хийлгэнэ гэдэг нь өөрөө ойрхон бол боломжгүй харагдаж байна л да. Тийм учраас бид нар яг энэ хөрөнгө оруулалтын зах зээл дээр бол маш болгоомжтой хандах ийм нөхцөл бол бүрдэж байна гэж харж байна. За хамгийн сүүлд Amazon-ы 4-р улирлын санхүүгийн тайланд танилцуулагдсан байгаа. За Amazon нэгж хувьцааны ханшны хувьд бол одоо хүлээлгэж байснаас харьцангуй бага буюу $195 болсон байна л да. За харин орлогын хувьд бол за хүлээлтээс бол бараг 2 орчим тэрбум доллараар илүү буюу $213.39 тэрбум болсон байна. За харин Amazon-ы AWS буюу Amazon Web Service-ийн хувьд бол 35 тэрбум, за Amazon зар сурчилгаанаас 21 тэрбум доллар олдог болсон гэх мэтчлэн өндөр үзүүлэлтүүдийг танилцуулсан боловч за арилжааны дараах цагаар бол 10 орчим хувиар унаад байна шүү дээ тий. За мөн Alphabet болон Microsoft компани дээр яг ижил төрлийн одоо зүй тогтол тохиолдсон байна. За харин яг энэ хэмэл оюуны технологийн хамгийн гол төлөөллүүдийн нэг болох Nvidia компани нэг хувьцааны ханш яг одоогийн байдлаар бага зэргийн уналттай байгаа. Nvidia-гийн гүйцэтгэх захирал Jensen Huang яг одоо энэ зах зээл дээр болж байгаа үйл явдлын талаар бол ер нь логикийн бус гаргалгаа гэдэг зүйлийг бол маш ихээр тайлбарлаж хэлсэн байлаа л да. Тэгэхээр технологийн компаниуд уналттай байна. Үнэт металлын зах зээл нэлээдгүй өсөлт нэлээдгүй савлгаатай байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид энэ үед засгийн газруудын бондыг зүй тогтлын дагуу сонирхох хэрэгтэй тий. Тэгэхээр ер нь засгийн газрын бондууд дээр ер нь
ямар үзүүлэлт ажиглагдаж байна? Тэгэхээр бид нар бол дэлхийн хамгийн одоо найдвартай хөрөнгө оруулалт буюу Америкийн нэгдсэн улсын 10 жилийн бондын өгөөчн дээр ерөнхийдөө бас зураглал харах шаардлагатай болж үүсэж байна. За тэгэхээр яг өнгөрөх одоо арилжааны өдөр буюу өнөөдөр өглөөний Монголын цагаар бол өнөөдөр өглөө зах зээл хаагдахад бол Америкийн нэгдсэн улсын 10 жилийн бондын өгөөж 4.1% рүү болж унсан байж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн сүүл хэсэгт бол яг тухайн үзүүлэлт бол 4.3% дээр байсан гэж ойлгож болно. Тэгэхээр алтны зах зээл маш их хүчтэй өсчихсэн. Түүнийг дагаад мөнгөний зах зээл ч гэдэг юм уу. Зах зээлүүд хүчтэй өсөж байгаа нь өөрөө тэрний цаана яг тийм хэмжээний эрсдлийг бол ерөнхийдөө бий болгож исэн. За одоогийн нөхцөлийг харах юм бол яг хөрөнгө оруулагчид хаашаа хөрөнгө оруулах вэ гэдэг үндсэн одоо том асуулт болж байна гэсэн үг. За ерөнхийдөө харах юм бол металлургийн салбараас ойролцоогоор 6 орчим их найдад ам долларыг бол одоо зарсан байна. Тэгэхээр энэ бол өөрөө маш том хэмжээ гэсэн үг. За одоо бидний ерөнхийдөө ярьдаг крипто салбар л гэхэд одоо саяны өсөлтийн үедээ бол 3 одоо их найдын зах зээлтэй байсан. Тэгэхэд тэрийг 2 дахин их хэмжээний буюу металлургийн салбараас ойролцоогоор 6 орчим триллион доллар ерөнхийдөө гарсан байгаа нь өөрөө маш том одоо асуудлыг үүсгэж байна гэсэн үг. Энэ мөнгө хаашаа орох вэ? Энэ мөнгөний одоо юу гэдэг нэг талаасаа бол орогнох газар нь хаана вэ гэдэг асуулт. Бэлнээр байх бол өөрөө маш том эрсдлийг дагуулдаг. Банкнд халагдана гэдэг өөрөө бас эрсдлийг дагуулдаг учраас энэ хүү мөнгө хаашаа орох вэ гэдэг үндсэн гол асуулт явж байна гэсэн үг. Тэгэхээр хариулт нь бол өнөөдөр өглөөний бондын зах зээлийн уналт юм байна л гэж ерөнхийдөө харж болохоор байгаа. Учир нь бол бондын өгөөж буурна гэдэг нь юу илэрхийлдэг юм гэхээр бондын үнэлгээ өсөж тийшээ олон хүн сонирхож орж байгаа. Худалдаа авалт ихсэж байгаа учраас өгөөж багасж байгаа. За энэ нөхцөл бол бүр 2020 онд буюу ковидын үеэр бол 10 жилийн бондын өгөөж 1.3% хүртэл унжижсэн буюу хүмүүс юу гэж үзэж байна гэхээр тэр одоо бондын зах зээлээс ашиг хүртэх гэж биш ерөнхийдөө өөрсдийнхөө байгаа мөнгийг мөнгөн хэвээр нь хадгалах үндсэн одоо гол зорилго байна гэсэн үг. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол нэг тийм ашиг олох салбарыг хайхаасаа илүүтэйгээр хаашаа мөнгөө яг байршуулах уу тэр нь хаана одоо хамгийн эрсдэл багтай вэ гэдэг дээр бол одоо хөрөнгө оруулагчид нэлээд анхаарлаа хандуулж ах шиг байна. За магадгүй одоо 2-7 хоногийн өмнөх асуудлууд буюу за Америкийн нэгдсэн улс одоо Гренландтай холбоотой асуудлуудаараа одоо Европын одоо тэрхүү сангууд өөрсдөндөө байсан одоо бондуудыг Америкийн нэгдсэн улсын 10 жилийн бонд 20-30 жилийн бондуудыг одоо зарна гэж ярьж ирсэн нь бол яг одоогийн байдлаар бол маш том эрсдлийг тэдгээр одоо институтцуудад байгууллагуудад бол одоо үүсгэсэн байгаа. За энэхүү асуудал ч гэсэн одоо цаашдаа юу гэдэг яг энэ одоо сангууд өөрсдөө бонд худалдаж авахгүй мүү гэдэг асуудлыг дахин гаргаж тавьж байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол хөрөнгөний зах зээл дээр маш том эрсдлүүд байгаа гэдгийг бол бид нар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За гол нь мөнгөн урсгал хаашаа орох вэ гэдгийг бол байнга ажиглаж дагаж явах ийм шаардлага үүсэт байна гэсэн. Тэгэхээр бондын өгөөж нэмэгдэж эхэлсэн байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчид бол бондыг ялангуяа Америк нэгдсэн улсын засгийн газрын бондын эрэлтийг бол нэмэгдүүлж байна. За энэ нь бол өнөөдөр металлын зах зээл болон технологийн салбар дээр нэг хувьцааны ханшнууд хүчтэй унж байгаатай холбоотой. За мөн санхүүгийн салбарын бас томоохон тоглогчдын нэг болох PayPal-ын нэг хувьцааны ханш бас огцон унаад байгаа. Тэгэхээр ер нь PayPal-тай холбоотой ямар мэдээлэл байгаа вэ гэдгийг бол та бүхэнд мажигсүр өргөх болно. Тэгэхээр мажига PayPal ер нь яагаад унаад байна? За ер нь бол цагтаа 360 тэрбум доллараар үнэлэгдэжсэн технологийн одоо салбарын авраг гэж нэрлэгддэг PayPal компанийн зах зээлийн үнэлгээ за 40 тэрбум доллар болтлоо буурлаа. За энэ нь 2015 онд eBay-с буюу одоо толгой компани болох eBay-с тусдаа компани болж салснаас хойш анх удаа за толгой компанийхаа үнэлгээнээс одоо доор орсон юм тохиолдол болсон юм байна. За шалтгаан нь юу байсан бэ гэхээр мэдээж 2025 оны 4-р улирлын орлого бол ашиг шинжээчдийн хүлээлт хүрээгүй буюу одоо санхүүгийн талтай холбоотой. За мөн 2026 оны ашигын төлөвлөгөө бууруулж зарласан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулсан байна. За мөн Apple Pay, Google Wallet зэрэг одоо бусад финтек апуудыг одоо финтекүүдийг бодвол PayPal-ийн зах зээлийн орон зайг бол хүчтэй булааж ийн гэсэн ийм нэг шалтгаан байна. За мөн компанийн одоо санхүүгийн хүндэтгэн үр дүнгээ зарлахтай зэрэгцэн гүйцэтгэх захирлаа сольж байгаагаа мэдгдсэн. За шинэ захирлаар Enric Loris-ыг томилсон тодорхойгүй байдлыг үүсгэж хувьцааны уналтыг улам хурцсан учраас ер нь бол эдгээр шалтгааны бол бас PayPal-ийн одоо зах зээлийн үнэлгээ бол хувьцааны үн одоо доош унсан байна. За өчигдрийн байдлаар PayPal-ийн нэг хувьцааны ханш 20 орчим хувиар унаад байгаа. За энэ нь бол за төлбөрийн систем дээр өрсөлдөө нэмэгдэж байна. За үүнээсээ гадна бас удирдлагуудын хувьд тодорхой бус байдал нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулагчдад бол одоо PayPal-ийн хувьцааг зарах
шийдвэрийг гаргахад хүргэсэн байна шүү дээ. Тэгэхээр Нёгаас сухад ер нь төлбөрийн систем дээр сүүлийн жилүүдэд маш том шилжилтүүд орж ирж байгаа тий. За 10 жилийн өмнөх шилжилт бол одоо энэ Google Pay, Apple Pay байсан баг. За одоогийн шилжилт бол яг энэ крипто салбар дээр яригдж байгаа токены асуудал бас яригдаад байгаа тий. Тэгэхээр ер нь төлбөрийн зах зээл, төлбөрийн систем дээр юу болоод байна? За яг бид нар яг энэ төлбөрийн асуудлыг ярихлаар төлбөрийн одоо хэрэгслүүд бол түүхэнд бол байнгын өөрчлөгдөж явж ирснийг бол бид нар мэднэ. За урд нь бол юу гэдэг хүмүүс бол хоорондоо бартерын хэлэлцээгээр явж исэн бол сүүлдээ ингээд зоос мөнгө рүү ороод за ингээд цаас мөнгө рүү ороод бид нэр кредит систем рүү хүртэл орсон байсныг бол ойлгож байгаа тийм. Тэгэхээр энэ цаашдаа хэрхэн одоо өөрчлөгдөхгүй гэдэг үндсэн гол асуулт байгаа. За тэрний хариулт нь бол магадгүй нэг боломж нь одоо бидний одоо ярьдаг крипто салбар байх боломжтой буюу за стейбл койнууд байх боломжтой маа гэдгийг бол сүүлийн үед бол нэлээдгүй одоо илүү их дэмжиж байсан. За гэсэн хэдий ч бол яг өнөөдрийн байдлаар бол энэ хүү шилжилт яг болох юм уу юу гэдэг дээр бол бидэнд бол эцэлсэн болоод энэ бол мэдээж нэг одоо юу гэдэг нэг 2 жилийн хугацаанд солигддог одоо ийм зүйл биш л дээ. Тэгэхээр түүхийн явцад харахаар төлбөрийн систем бол нэг 10-аас 100 жилийн хооронд л ерөнхийдөө солигддог буюу тэрэнд бол хугацаа ордог байгаа. Тийм учраас яг дараагийн одоо нөхцөл бол бидний хүн төрөлхтний харж байгаа бол үндсэндээ крипто салбар бол байх боломжтой. Гэсэн дэч бол яг эцсийн байдлаар бол одоо шийдвэрлээгүй байна гэж ойлгож байна. Тэгэхээр мөнгө гэдэг ойлголтын дээр нэг юм тодорхойлт байдаг. Тухайн бүс нутагт амьдарч байгаа хүмүүс нь одоо тэр одоо хэрэгслийг төлбөрийн хэрэгсэл мөн гэж зөвшөөрөх юм бол тэр төлбөрийн хэрэгсэл болж болдгоо гэдэг. Тэгэхээр нийтээрээ бид нар бол бөөнөрөө дараагийн одоо төлбөрийн хэрэгслийг бол крипто гэж зөвшөөрсөн үед л бол энэ бол одоо өөрчлөгдөнө гэж ойлгох нь байна. За яг одоогийн байдлаар бол бид нар шууд шилжилт хийгдчихсэн байгаа гэж хэлэхэд бол дэндүү эрт байгаа нь бол яг одоогийн одоо энэ хүү крипто салбарын уналтаас бол бид нар харж болохоор байна. Тэгэхээр ямар зах зээл дээр нөлөөллүүд орж ийн түүнтэй холбоотойгоор унжаага гэдэг нь бол үндсэндээ крипто салбарын гол одоо хүн төрөлхтөнд амлсан зүйлийн бол эсрэг болж ийн гэсэн үг. Крипто бол юуг одоо бидэрт баталгаажуулж байгаа гэхээр ерөнхийдөө блокчейн систем дээр маш найдвартай байдал, өөр бусад зүйлээс үл хамаарсан бүртгэлийн асуудал тийм. Тэгэхээр яг энэ нөхцөл бол яг одоогоор бол ажиллахгүй байна. Гэхдээ технологи бол өөрийнхөө хийдгийг бол биднэрт боломжтой гэдгийг бол харуулчихсан байж байна. Тэгэхээр технологиг бид нар бас хэтэрхий өндөр үнэлсэн тохиолдолд яг энэ химэл оюун крипто дээр энэ тохиолдож байгаа зүйлсүүд бол ер нь дахин хэд хэдэн удаа хөрөнгөний зах зээл дээр давтагдах магадлал тун өндөр. За бид нар биткойны талаар үргэлжлүүлээд ярилцсан. Яг одоогийн байдлаар биткойны анш $64,070 дээр арилжаалагдаж байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд бол биткойн аль хэдийн 12% бол унаад байна. За хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаарлаа хандуулж байсан сэтгэл зүйн томоохон босгуудын нэг болох 70,000-ын босгыг бол доошоогоо сэтэлсэн байдалтай байгаа. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа авснаас хойш биткойны ханш бүх цаг үеийн дээд ханшаа эвдсэн бол яг одоогийн байдлаар Дональд Трампын ажлаа авах өмнөх үеийн ханшин дээр бол яг одоогийн байдлаар ирээд ирж шүү дээ. Тухайн үеийн өгөөжөө бол одоо бүрэн арилгасан. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд 34% унаад байгаа бол за он гарсаар 26% унаа. Сүүлийн 3 сарын хугацаанд бас 38% унал гэдэг. Ер нь бол крипто салбарын хамгийн том бүтээгдэхүүн болох биткойны хувьд бол маш муу үзүүлэлтүүдийг ээлж дараалан үзүүлсээр байна. Ер нь бид нар крипто дээр яг одоо юуг анхаарах хэрэгтэй вэ? Тэгэхээр Дональд Трамптай холбоотойгоор бас нэг зүйлийг өнд дурдах зүйтэй. Дональд Трамп яг крипто салбарыг дэмжинэ гэжсэн боловч үндсэндээ тэр сонгогдох үед байсан 70,000 ягаад 120,000 руу гарсан бэ гэдэг үндсэн том асуулт байгаа. Тэрний үндсэн хариулт нь юу юм гэхээр Америк нэгдсэн улс өөрсдөө төв банкны тэр стейбл койн гаргахгүй гэдэг шийдвэр байсан гэсэн үг. Тэр нь юуг илэрхийлж байгаа юм гэхээр магадгүй Америк нэгдсэн улс өөрсдийн ийм стейбл койн гаргаад түүнийх нь хадгаламж гэдэг зүйл тусдаа үүсэх юм бол крипто салбар буюу за ялангуяа биткойнд бол үнэлгээнд нь маш том нөлөөлөх одоо ийм боломж байсан. Тэрнээс ерөнхийдөө хөрөнгө оруулагчид бол имэжсэн гэсэн үг. За тэгэхээр төв банк өөрсдөө одоо биткойны одоо эсрэг яг тиймэрхүү стейбл койн гэдэг бүтээгдэхүүн гаргахгүй харин эсрэгээрээ хувийн одоо секторууд бол стейбл койн буюу доктортой одоо энэхүү зоосыг гаргах нь боломжтой гэдгийг бол одоо өнгөрсөн 7 дугаар сараас хойш бол хуулийн батлагдаа явж байгаа. Тэгэхээр одоо бол нөхцөл байдал бол яг ингээд өмнөх дээрээ ирлээ. Тэгэхээр одоо Америк нэгдсэн улс ч юм уу магадгүй өөр бусад улс орнууд бол юу гэж харж байгаа юм хэрэг өөрсдийн нөөцөнд магадгүй биткойн гэдэг бүтээгдэхүүнийг хадгалах уугүй юу гэдэг дээр маш том одоо дебитүүд буюу те хоорондоо ерөнхийдөө юу хийж ийн гэсэн үг л те маргалдаантай байна гэсэн үг. Тэгэхээр одоо бол нөхцөл байдал бол магадгүй цаашдаа яг эдийн засаг
За тэр дундаа суур одоо асуудлууд доошлох юм бол биткойн бол дагаж унахад бол бэлэн харагдаж байна. За гэсэн дэч бол хямдрах тусам бол магадгүй томоохон одоо авч хадгалах сонирхлууд бол илүү ихээр нэмэгдэх энэ боломж байгаа гэдгийг бид анхаарах хэрэгтэй. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол крипто салбар бол маш эмзэг байгаа. Учир нь энэ салбарын одоо market cap буюу хэмжээ өөрөө бусад салбаруудтайгаа харьцуулахад хамаагүй жижиг байдаг. Тийм учраас бол одоо савлгаа илүү их өндөр ороод байна гэж ойлгож байна. Бид нар алтны зах зээлийг бол яг өнөөдөр 32 орчим их найд ам долларын үнэлгээтэй байгаа гэдгийг харж байгаа бол зөрөөд крипто салбар бол яг одоогоо 2.3 тэрлион долларын буюу их найдын зах зээлтэй байна. Илүү нөлөөлөл тэр одоо хэмжээгээрээ хүчтэй орно л гэсэн санааг илэрхийлдэг. За мөн биткойнтой холбоотой өөр нэгэн сонирхолтой мэдээлэл бас хөрөнгө оруулагчдын нэлээдгүй анхаарлыг татсан нь 2008-9 онд эдийн засгийн томоохон хямралыг одоо тооцоолж чадсан гэдгээр алдарсан Майкл Бьюри. За ер нь биткойны ханш 10 орчим хувиар унавал микро стратеги ер нь нэлээдгүй том алдагдалт хүлээх нөхцөл байдал дээр ирсэн байх шүү. Энэ бол ер нь криптогийн салбарт бол нэлээдгүй хүнд цохилт авчирхаар байх шүү гэдэг анхааруулгыг бас өгсөн байгаа. Тэгэхээр энийг бас маш сайн анхаарч цаашдаа энэ тоо мэдээллүүдийг илүү дэлгэрэнгүй харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За үргэлжлүүлээд та бүхэнд зочны хэсгийг хүргэж байна. Бид яг одоо за Монгол гисэр төслийн ахлагч Батишигтэй холбогдоод байна. За тэдний төслийн хувьд бол за гисэр туужийг бас комик ном болгож за 8-аас 12 насны хүүхдүүдэд зориулсан комик цуврал бүтээгдэхүүнийг бол зах зээл дээр гаргахаар төлөвлөж байна. За энэ сонирхолтой зочинтой яг одоо ярилцъя. Тэгэхээр үзэгчтэй яг одоо Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техникийн профессор Батгшигтэй бид холбогдоод байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За урилга хүлээн авч бидэндээ ярилцж байгаад баярлалаа. За хамгийн ихний асуулт бол мэдээж төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зүйтэй ах гэж бодож байна. Ер нь ямар зорилготой за яагаад эхлүүлэх болсон бэ? Энэ талаар хоёулаа яриагаа эхлүүлье. За баярлалаа. Монгол Улсын их сургуулиас судалгааны бүтээлүүдийг инновац болох чиглэл рүү янз бүрийн төслүүдийг дэмжих тийм ээ ийм ажлууд хийж байна л да. За тэгээд энэ ажлын хүрээнд бол бид нийгэм хүмүүнлэгийн салбарт ямар инновац байж болох вэ гэдэг одоо асуудлыг хайж ирсэн. За ер нь бол манай монголчууд өөрсдийн одоо танин мэдсэн уламжлал ах үе соёлын зүйлүүд бол маш их байдаг. Энийг бид одоо сурах бичгүүдэд ч юм уу нэлээд хүнд маягаар одоо үзүүлсэн байхаас өөр одоо инновац болгосон зүйл байхгүй юм л да. Тэгэхээр бид сурах бичгүүдэд юуг одоо хүүхдүүдэд таниулж гэн, үзүүлж гэн, уншуулж гэн гэдэг дээр эхлээд анализ хийж үзсэн байгаа. Тэр энэ гисрийн тууж гэдэг маань бол одоо Монголын нуус товчоо, жангар зэрэг одоо зохиол, түүхийн зохиолууд, уран зохиолын зохиолуудтай адилхан ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид бол заавал уншдаг юм зохиол байгаа тийм ээ. Тэгээд энэ зохиолыг аваад үзэхээр Монголын нуус товчоо бол одоо авцсангуу хүүхэлдэйн кино байд юм уу, комик байд юм уу, телевизийн нэвтрүүлгээр ч юм уу ингээд ярьж үзүүлсээр хагаад нуус товчоо гэдэг маань энэ одоо бидний дундад зууны түүхийг өгүүлсэн ийм Чингис хааны холбогдлолтой түүхчд юм ингээд таньдаг болсон байна л да. За гисрийн туужийг болохоор дамжин сургуугаа одоо нэг хэлбэршүүлсэн юугаар кирилл үсгээр уулгасныг бол одоо манай хүүхдүүд уншиж байгаа. Тэгэхээр тэрний найруулга бол 17 дугаар зууны буюу одоо бараг дундад эртний үеийн тэр найруулгаар одоо хүүхдүүд маань уншиж байгаа гэсэн. Тэгэхээр тэрэн дээр бол манай хүүхдүүдээс гадна багш нар маань ч гэсэн энэ одоо гисрийн туужид яг юуг одоо бидэнд таниулах гэдэг юм бэ, юуг ойлгуулах гэдэг юм бэ гэдгийг бол ойлгоогүй байдаг. Тэгэхээр энэ зохиолыг бол бид нуус тавчаа шиг тий түүний одоо философи нь юу юм, яг юуг одоо Сатны хувьд таниулах гэдэг зүйлийг хэлбэршүүлж үзэх хэрэгтэй байна гэдэг рүү бол чиглэлд бол анх энэ зохиолыг сонгож авсан. За тэгэхээр бидний хийж байгаа ажил бол зөвхөн одоо гисрийн туужийг хэлбэршүүлж таниулаад зохисгүй ер нь монголчуудын маань 13 дугаар зуунд те нийтийн боловсролд оруулсан, нийтийн шинжилгээ ухаанд оруулсан ийм зүйлүүд бол их байдаг. Түүнийг бас судалж нийт төрөх ийм зорилготойгоор эхэлж байгаа ажил.
Би бас хувьдаа санаж байна. 10 жилээс өргөж явахдаа гисрийн туужийг яг уран зохиолын номоос багш маань уншуулж ирсэн бол санаж байна. Тухайн үед яг хуу төдийлөн бас зарим нэг агуулгын дутуу дулмыг бол ойлгож байсан. Тэгэхээр энэ бол маш үр дүнтэй ажил шиг санагдаж байна. Одоо ер нь энэ хүү төсөл яг ямар процесс дээр явж байгаа вэ? Яг ямар үе шаттайгаар хэрэгжих вэ? За бид нар бол эхлээд тэр нөгөө уран зохиолын хэлбэршүүлсэн унших бичиг маягаар эхлээд гаргая гэдэг ингээд хийгээд явж байсан. Одоо хүүхдүүдийн маш борлуулалттайгаар эцэг эхчүүдэд худалдаж авдаг төсвөө жаалын өдрийн тэмдэглэж гэдэг юм уу тийм ээ. Яг тэр зохиол шиг хэлбэрээр ингээд гаргахаар төлөвлөд явж байснаа эхлээд бол зургийн хэлбэрээр хүүхдүүдэд таниулах нь бол зүй юм байна гэд. За тэгээд эхнийхээ бүлгийн нөгөө гисэр хэрхэн төрсөн бэ? Гисэр гэж юу юм бэ гэдгийг танилцсан эхний комик бол гаргасан. За тэгээд гаргаад бид бол нөгөө бизнес учраас мэдээж нөгөө борлуулалт хийж үзсэн тийм. Тэгтэл бол нөгөө манайхан ч гисэр гэхээр бүгдээрээ мэддэг, ерөнхий боловсрол сургуульд үздэм чинь мэддэг гэсэн юм юутай байсан чинь манай эцэг эхчүүд бас гисэр гэж юу юм бэ? Үлгэрийн ном юм уу? Ингээд ийм асуултуудад тулгарсан. Тэгэхээр бид үүнийгээ илүү таниулах хэрэгтэй байна гэд. За ер нь ийм төрлийн бизнес яаж анх үүссэн, яаж хөгжсөн гэдэг асуудлуудыг энэ Америкийн болоод Солонгосын комикийн бизнесүүдийг судалж үзсэн л дээ. Тэгсэн юм бол 1950-ад онд бол энэ хойд Америкт энэ комикийн бизнес бол анх ирсэн мэт юм лээ. Тэгээд одоо бидний мэддэг олон зохиолыг комик болгосон байна. Тэгээд хүмүүс бол энэ яг юуг нь ойлгож бол бодлож авахгүй байсан. Тэгэхээр нөгөө байнгын хэвлэл зардаг газруудаар хэсэгчлээд ингээд хараагаад байсан юм байна л да. Тэгээд тараагаад байхаар нөгөө хүмүүс сонирхож эхлээд зөрөгтэй ном учраас тийм ээ. Тэгээд дараагийнх нь бүлэгтэнд одоо юу гардыг болоо гэдэг ингээд комикийн бизнес цэцэглэж эхэлсэн маань. Тэгээд гол нь энэ бизнес болохоор цаашаа яаж хөгждөг вэ? Их түүний загвар болж хөгждөг тийм. Одоо миний одоо энэ хойно харагдаж байгаа энэ зургнууд бол тараг сүмийч гэдэг юм уу одоо ингээд загвар болж хөгждөг. За тэгэхээр бид бол эхнийхэн нөгөө нэг комикийг бол гаргачихсан учраас одоо таниулах үйл явц дээр явж байгаа. Таниулахаа бол яаж хийх гэж юм бэ? Facebook одоо болон WeChat мэтчнээ олон нийтийн одоо зүйлчийг ашиглаад хүүхдүүдэд гисэр хэрхэн төрсөн бэ? Гисэр гэж юу юм бэ гэсэн уралдаан задлах тий. Тэгээд зөвлөлтөд бүлгүүдэд бол одоо комикийнхаа түүнийг үнгүү тараа мэтчлийн ажлуудыг бол явж байна. Тэгэхээр ярилцлагаа төгсгөлд асуухад ер нь энэ төрлийн бүтээгдэхүүн орчин цагт одоо үс соёлоо өвлүүлэх, за хүүхдүүдийг ялангуяа технологийн төхөөрөмжөй одоо хитээцийн хэрэглэнээс одоо салахад яаж нөлөөлнө гэж харж байна. Хүлээх үр дүнгийн талаар хоёулаа товч ярилцаад ярилцлагаа дуусгая. За бид нар бол одоо мэдээж технологийн юунд эрэнд бол амьдарч байгаа учраас бас бидний хийж байгаа бүтээгдэхүүн түүнээс бол ангид байх боломжгүй. Тэгэхээр энийг бол илүү нөгөө сонирхолтой үйл явдлуудаар хүүхдийн кино юм уу, гар утсны тоглоом болох бас ийм ажлуудыг бид нар бол бас судалж байгаа. Гэхдээ ном хэлбэрээр гисрийн үйл явдлыг энэ төрсгөө жаалын өдрийн тэмдэглэл гэдэг шиг тийм ээ. Ном хэлбэрээр, харилцаа яриа хэлбэрээр бас ингээд гэх юм ажил маань одоо яг хэвлэл рүүгээ шилжиж явж байгаа. Тэгэхээр урилга хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Танай төслийн хамт олонд цаашдаа ажилд нь амжилт хүсье. Баярлалаа. Тэгэхээр үзэгчдээ үргэлжлүүлээ та бүхэнд дотоодод болж байгаа зарим нэг бизнес болон санхүүгийн салбартай холбоотой мэдээлэл хүргэе. За Rio Tinto компани Зэсийн группийн гүйцэтгэх захирал KT Jackson-ы ажлын албаны дараагаар өсөх 2 томилогдсон байна. За тэрээр оюутлогоо компани гүйцэтгэх захирал Дэрди Ленгефелдрийн тэргуун зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. За Rio Tinto-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирлын ажлын албаны дараагаар өмнө нь 2 Монгол мэрэгжилтэн ажиллаж байсан удаатай. За 2015-аас 2019 онд нэг хооронд Жан Себастьян Жак ажиллаж байсан бол Жан Себастьян Жак болон Арнауд ажиллаж байсан бол за 2023-аас 25 оны хооронд Амар жаргал болон Болдын ажлын албаны дараагаар Золзяан нар бол ажиллаж байсан туршлагатай байгаамаа. Ийхүү үзэгчтэй
үргэлжлүүлээд за хувийн хвшил өнгөрсөн жилүүдэд бас олон улсын зах зээлээс ямархуу хөрөнгө оруулалт татсан мэдээллийг мажиг сөрөөр өгөх боллоо. Тэгэхээр Capital Markets Mongolia олон нийтэд нээлттэй мэдээлэлд үндсэн хувийн хвшлүүдийн олон улсаас татсан санхүүжилтийг харуулсан Mongolia Deal Book 2025 тайлангаа танилцуулсан байгаа. За энэхүү тайланд дурдсанаар бол өнгөрсөн онд дотоодын 19 компани 40 хилцэл хийсэн байна. За үүний дийлийнх нь бол 32 хилцлийг 1.8 тэрбум долларын үнэтэй за жижиг дунд үйлдвэрлэлийг хамарсан доктортой санхүүжилтийн төслүүд эзэлсэн байна. За түүнчлэн нийт санхүүжилтийн 1.4 тэрбум долларыг зээлийн хилцлүүд за 1.1 тэрбум долларыг бондын хилцлүүд тус бүрдүүлсэн байгаа маань. За харин үлдсэн 21 сая доллар буюу 1% өмчийн санхүүжилт бүрдүүлсэн байгаа маань. За нийт санхүүжилтийн 34.6%-ийг Европын сэргээн босгол хөгжлийн банк болон Нидерландын хөгжлийн агентлаг бүрдүүлсэн байгаа. За Европын сэргээн босгол хөгжлийн банкны хувьд бол нийт 7 хилцэлд 346 сая долларын санхүүжилт олгосон бол за Нидерландын хөгжлийн FMO-ийн тухайд бол 5 хилцэлд 537 сая долларын хөрөнгө оруулалт тус хийсэн байна. Тэр үзэгчдээ үргэлжлүүлээд макро эдийн засгийн хэсэг дээр хөрөнгийн зах зээл ер нь суураараа яаж хөдөлж байгаа вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя. За яг одоогийн байдлаар Азийн зах зээл нээгдсэн байгаа. За ASX 200 индекс буюу Австралийн одоо томоохон компаниудын индекс яг одоогийн байдлаар 188%-аар унаж 8721 нэгждэр бол арилжаалагдж байна. За харин Японы Nikkei 225 0.87%-аар унаж за 53348 нэгждэр арилжаалагдж байна. Ер нь Азийн зах зээл нэлээдгүй хүчтэй савлгаатай улаанаар нээгдэж байна гэж хэлэхэд болно. За харин Шанхай индекс 4043 нэгждэр бол арилжаалагдж байгаа бол зах зээл нээгдснээс хойш халидын 178%-аар унаад байна л да. Тэгэхээр ер нь хөрөнгийн зах зээл Азийн хөрөнгийн зах зээлийн 7 хоногийн хамгийн сүүлийн өдөр Азийн зах зээлээс уналттай эхэлж байна. Тэгэхээр үргэлжлүүлээд ер нь макро эдийн засаг дээр ер нь юу болж байгаа гэдэг талаар ярилццгаая. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд буюу Америк нэгдсэн улсын хөрөнгийн зах зээлийг нэлээдгүй хүчтэй хөдөлгдөг үзүүлэлтүүд тус улсын засгийн газрын зогсолтоос болоод дахин хойшлогдож байгаа шиг байна. Энэ ойрын хугацаанд болж байгаа хоёр дахь тохиолдол болж байна. Ер нь ямар индекс юу болоод байна? За тэгэхээр энэ 7 хоногт ер нь арилжаачдад хөрөнгө оруулагчдад мэдээлэл болж очих хөстэй байсан ажилгүйдлийн төвшин болон шинээр гарсан ажлын байрны мэдээлэл ерөнхийдөө хойшлсон. За энэ хойшлолт бол хоёр дахь удаага болж байгаа учраас яг хөрөнгө оруулагчид бол үүн дээр бол одоо маш одоо итгэлгүй хандж байгаа буюу зах зээлд бол ерөнхийдөө итгэлээ алдарч байгааг бол харж болно. За үүнээс шалтгаалаад ерөнхийдөө S&P 500 индекс бол 1.2%-аар бол өчигдрийн байдлаар бол унсан. За мэдээж нөгөө түрүүний бидрээ ярддаг технологийн компаниудын хит их зарцуулалттай холбоотойгоор бол тайлангууд танилцуулагдж байгаа учраас одоо энэхүү мэдээлэл бол бас одоо нэг унах шалтгаан бол бас болсон. За яг одоогоор бол Азийн зах зээлүүд хасахтай буюу улаан түвшинд эхэлж ийн гэдэг нь бол ерөнхийдөө Америк нэгдсэн улсын зах зээлийг бол дагж байгааг бол илтгэн. За үүнээс гадна одоо хөрөнгийн зах зээлийн бас хамгийн одоо тогтвортой найдвартай гэж үзэгддэг металлургийн салбарын за алт мөнгө бол бас харьцангуй бас хасах төвшөнд байна гэж ойлгож байна. Тэгэхээр яг одоогийн нөхцөл бол бид нар цаашдаа юу гэж харж болохоор байна гэхээр за харьцангуй хамгийн тайван байдаг найдвартай хөрөнгө оруулалтын салбар дээр хүртэл ийм одоо улаан төвшөнд байгаа учраас энэ бол одоо магадгүй нэг талдаа аюулын харанхыг бол дилдэж байгаа гэж ойлгож болно. За үүнээс гадна нэг мэдээлэл бол өчигдөр гарсан нь бол initial jobless claim буюу ажилгүй болсон хүмүүс хөдөлмөрийн биржид өөрсдийнхөө бас ажилгүйдлийн тэрхүү мэдээлэлээ бүртгүүлсэн энэ асуудал байгаа. Тэгэхээр энэ сард бол 210 мянган шинээр ажилгүй болоод тэрийг мэдээлэл гэж хүлээжсэн бол энэхүү тоо бол 231 мянга дээр гарсан буюу ерөнхийдөө макро тоон үзүүлэлт бол муу түвшинд гарч ийн гэсэн үг. Илүү олон хүн хүлээжснээс илүү ажилгүй болсон байна. За тэгээд үндсэндээ бол ажилгүйдлийн түвшний мэдээлэл бол одоо өнөөдөр гарах товтой байсан боловч эх 7 он руу шилжиж байгаа нь бол магадгүй одоогийн байгаа 4.4% бол цаашдаа нэмэгдэх боломжтой байгаа юм байна гэдгийг бол бас харуулчих шиг бодлоо. Тийм учраас ер нь бол эдгээр асуудлууд бол зах зээлийн уналтан дээр бол нэмээд бас дарамт болж ийн гэж бол харж болохоор байна. Тэгэхээр ер нь бол макро эдийн засгийн мэдээллүүд эх 7 хоногт бол нэлээд одоо CPI ч гэдэг юм уу те инфляцийн түвшин зэрэг үндсэн гол мэдээллүүд бол хүлээгдэж байгаа. Тэгэхээр эдгээр мэдээллүүдээс харьцангуй бас зах зээл дээр ямархуу байх бол боломж байна. Ирээдүйд ямархуу нөхцөл хүлээгдэж байгаа вэ гэдэг нь бас ойрын ирээдүйд бол тодорхой болох боломжууд бас харагдчихлаа л да. Хөрөнгийн зах зээлийг тогтворгүй байлгаж байгаа мэдээллүүд бол ар араасаа гарсаар шүү дээ тий. Гэхдээ энэ үед хөрөнгө оруулагчдын найдвартай бүтээгдэхүүн бол алт байх ёстой. Гэвч
металлийн зах зээл яг одоогийн байдлаар засвар хөдөлгөөн хийж байгаа буюу те бүх цаг үеийн дээд аншаасаа нэлээдгүй өндөр савлгаатай сүүлийн 5 хоногийн хугацаанд ер нь 17% бол доошилсан байгаа. За яг хамгийн сүүл буюу пүрэв гарагийн Америк нэгдсэн улсын зах зээлийн аншаар бол 4,761 нэгжлэр бол хаагдсан байна. 262% уналтыг бол үзүүлээд байгаа юм байна л да. Тэгэхээр ер нь үнэт металлийн зах зээл ер нь цаашаага хэрхэн яаж хөдөлгөхөөр байна? Хөрөнгө оруулагчид ер нь үнэт металлийн энэ их савлгааг юу гэж харж байна? Тэглээ. Тэгэхээр яг саяны ганаг хэлдэг яг энэ үед бол уг нь бол алтыг худалдаж авах байсан тий. Гисэн хэдэж алтны үнэлгээ бол маш өндөр болчихсон байсан учраас одоо алтыг худалдаж авах нь өөрөө маш том эрсдлийг бас дагуулад байгаа учраас одоо хөрөнгө оруулагчид бол алтыг бас сонгохгүй ийм нөхцөл бүрдээд байна л да. Тэгэхээр дараагийн нөхцөл хаачих вэ гэдэг асуудал энэ дээр маш чухал байгаа гэсэн үг. За түрүүн бас бид нар дурдчихсан Америк нэгдсэн улсын бондын асуудал байгаа. Тэгэхээр бүгд яг бондын бас өгөөжийн мөрийг бол бас дэлгэцэн дээр харцгаая. Энэ бүх график зургаар бол бид нар цаашдаа хөрөнгөний зах зээл дээр бас эрсдэл үүсэх боломж байна уу гэдгээр бас харах гэж хичээ. За яг одоогийн байдлаар бол Америк нэгдсэн улсын 10 жилийн бондын өгөөж бол 418% таа байна. Тэгэхээр энэ нөхцөл цаашаа үргэлжлээд унаад байх буюу доошо хөдөлгөөнтэй болж эхлэх юм бол ерөнхийдөө бонд руу бол одоо мөнгөн хөрөнгө бол урсж байгаа гэдгийг бол одоо илтгэж чинь гэсэн үг. За цаашдаа ер нь бол Америк нэгдсэн улс бондын өгөөжийг буулгах сонирхол байдгүй гэвэл яг үнэндээ бол тийм гэж ойлгож болно. Яагаад гэхээр одоо бондын зах зээл бол одоо өмнөх бондын өөрийг дараагийн бондоор бол ерөнхийдөө санхүүжүүлж явдаг ийм одоо зах зээл гэж байгаа. Тэгэхээр яг одоогийн байгаа энэ 418% одоо өгөөжийг бол магадгүй бууруулах юм бол Америк нэгдсэн улс ирэх одоо бондуудыг гаргахдаа одоо бага хүү төлөх боломж бий болно гэсэн үг. Тийм учраас ер нь бол бондын өгөөжийг аль болох бууруулах гэж хичээх нь бол магадгүй засгийн газраас бол одоо зорж байгаа зорилт нь байх боломжтой. Тийм учраас бол бондын өгөөжийг бууруулахын тулд ерөнхийдөө хөрөнгөний зах зээл дээр бол одоо чичиргээ үүсгэхтэй ямар нэгэн байдлаар энэ дээр айцтай байх нь бол бондын зах зээлийг бол одоо үнэлгээг нь нэмнэ гэсэн хэдий ч өгөөж нь бол багасгаж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулагчид бол хэтэрхий их одоо хэмжээгээр бондын зах зээл рүү орж эхлэх юм бол энэ өөрөө цаашдаа Америк нэгдсэн улсад хямдхан бонд гаргах боломж үүснэ. За ингээд нөгөө өмнөх өрүүдийг санхүүжүүлэх үндсэн гол одоо их усүрэн болж хувирна гэсэн. Тэгэхээр ийм сонирхол бас байх магадaltaй юу вэ юм бол байгаа. Тэгэхээр Америк нэгдсэн улс гэлтгүүгээр бас дэлхийн томоохон улсуудын бас өрийн засгийн газрын өрийн хэмжээ бол түүхэндээ хэмжээгээ сүүлийн жилүүдэд бол хэд хэд одоо эвдэд байгаа шүү дээ тий. За мэдээж яг Йогийн тайлбарлаж байгаагаар бол томоохон улсуудын хувьд бол бага хүүтэй бонд гаргах сонирхол бол засгийн газрын хувьд бол нэлээдгүй их байна гэж бол таамаглаж байна. За үргэлжлүүлээд ер нь энэ их мөнгөний урсгал хаашаагаа шилжих боломжтой вэ гэдэг таамаглалуудыг бол хөрөнгө оруулагчид одоо хүртэл хайсаар байна. За яагаад вэ гэхээр ер нь бол их хэмжээний бэлэн мөнгийг хөрөнгө оруулалтын сангууд хадгална гэдэг нь бол маш их эрсдлийг дагуулна. Энэ их эрсдэл байгаа нөхцөлд бол хаашаа зогтох вэ гэдэг зүйлсүүд их яригдж байна л да. За хэд хэдэн хөрөнгө оруулагчид нар бол ялангуяа BlackRock-ийн энэ эдхийн зах зээлийг нэлээдгүй сонирхоод байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бас өмнөх нэвтрүүлгүүд дээр тайлбарлажсэн. Энэхийг бол яг энэ худалдааны дайн, тариф гэдэг асуудлаас ерөнхийдөө хамгийн их хожоод байгаа улс болж хувирж ах шиг байна тий. Учир нь бол Европын холбоотой бол өөрсдийнхөө худалдааны тарифыг бол тэг хүртэл хувь хүртэл бууруулж чадсан. За Америк нэгдсэн улстай бол 50 орчим хувийн тариф гэж яригдчихснийгаа 18% хүртэл ерөнхийдөө бууруулсан. Буюу өөрсдөө Америк нэгдсэн улсаас газрын тосыг бол одоо импортлж авна гэдэг одоо мэдээллээр ерөнхийдөө тарифаа бууруулж чадсан байж байгаа. Тэгэхээр Азийн зах зээл рүү явах боломжтой буюу мөнгөний урсгал Азийн зах зээлүүд рүү илүү онлох ийм боломжийг бол бас Goldman Sachs болон за JP Morgan-ийн санаж байна. За тэрхүү одоо судалгаануудаараа бас танилцуулсан байсан. За энэ нөхцөл магадгүй ойрын одоо хугацаанд ойрын 1 жилдээ ч гэдэг юм уу те биелэх боломж байх юм шиг үү бас онцгой бас гаргалгаанууд гарч ийн л да. Тэгэхээр Азийн зах зээл дээр байгаа сайн одоо үнэлгээтэй болох боломжтой үндсэн технологиг барьж байгаа тэр компаниудын үнэлгээ бол одоо магадгүй өсөх ийм боломж бол байх юм болов уу гэдгийг бол хөрөнгөний зах зээл дээр нэлээдгүй бас сошиал орчинд бол яриад байна. За шинжээчид ч гэсэн үн дээр бол бас санал нэгтэй байгаа. Яг одоогоор биднэрт худалдаж авах буюу урд нь байдаг байсан safe haven гэж нэрлэгддэг байсан энэхүү зах зээлүүд өөрсдөө өндөр өссөн байгаа учраас энэ бол одоо цаашдаа томоохон эрсдлийг дагуулах боломж байгаа учраас одоо өөр ямар зах зээлүүд байна гэдэг л үндсэн гол гаргалгааг хайж ин. За Азийн зах зээлүүд дээр тэр дундаа эмнэлгийн зах зээл нефтийн индексийн хувьд бол одоо өсөх боломж байгаа юм байна гэдгийг бас ярилцаад байна гэсэн үг л дээ. За BlackRock-ийн Larry Fink-ийн хувьд бол 20-25 жилийн дараа ер нь энэтхийн 90 үе ирнэ гэдэг
өөрийнхөө байр суурийг бол илэрхийлсэн байна л да. За мэдээж томоохон улсуудтай харьцуулахад энэ эдхийн эдийн засаг бол тогтвортой бөгөөд бол өндөр өсөж байгаа тий. За энэ эдхийг бол хамгийн сүүлд гэхэд 6.4% өссөн бол Америк нэгдсэн улсын эдийн засаг бол 1.9, Европ ус 1.5, зарим бүгд найрамдагчдад ард улс 5% өссөн гэх мэтчлэн бусад орнуудтайгаа харьцуулахад бол маш өндөр өсөлтийг үзүүлж байгаа. Харин энэ эдхийг ялгаатай байгаа зүйл нь энэ өндөр өсөлтөө бас хадгалаад байна шүү дээ тий. Тэгэхээр үзэгчдээ Дэмэр телевизийн ажлынхын хөтөлбөрийн макро эдийн засгийн хэсэг та бүхэнд хүрлээ үргэлжлүүлээд хэсэг хугацааны дараа олон улсын бизнесийн салбарт болж байгаа мэдээллийг өргөнэ. Хэмэл оюуны өрсөлдөөн ажлын байрыг устгаж байгаа тохиолдол зөвхөн технологийн салбарт бас үргэлжлэхгүй байна. За Amazon-ны үүсгэн байгуулагчдын нэг Jeff Bezos-ийн эзэмшдэг Washington Post нийт ажилчдынхаа 30 орчим хувийг цомгтож байгаа гэдэг нэг томоохон мэдээллийг гаргаж медиа салбарыг шоконд оруулаад байна. За энэ бол хэмэл оюун бүх салбарт нэвтэрч эхэлснээр ер нь ажлын байрууд дээр бодит эрсдэл бий болж гэнэ үү да гэдэг болгоомжлыг улам бүр нэмэгдүүлж байна. За цомгтголын хэмжээнд бол ерөнхийдөө 800 орчим сэтгүүлчтэй энэхүү редакцийн 300 орчим сэтгүүлч нь бол халагдаж байгаа гэдэг мэдээлэл бол байгаа маань. За мөн нийтдээ бараг 125 гаруй жилийн түүхтэй Washington Post сонин сүүлийн жилүүдэд интернет хэрэглээ болон хэмэл оюуны өндөр хэрэглээний улмаас бол нэлээдгүй алдагдалт хүлээгээд байгаа гэдэг тайлбарыг бол өгсөн байна. За сүүлийн 2 жилд 177 сая долларын алдагдaltaй ажилласан гэдэг мэдээллийг бол Reuters агентлаг бичсэн байна. За 2024 оны сонгуулийн шийдвэрээс хойш дижитал захиалагчдын тоон мөн адил 12%-аар буурсан байна. За харин Jeff Bezos-ийн өөр нэгэн компани болох Amazon-ы хувьд сүүлийн 4 сарын хугацаанд 30 мянган ажилтнаа цомгдох шийдвэрийг гаргасан байгаа. За эдгээр ажилчдын хувьд мөн адил оффист ажилдаг ажилчид байгаа гэдэг нь бол нэлээдгүй сонирхлыг татж байгаа. Яагаад вэ гэхээр Amazon компанийн хувьд Америк нэгдсэн улсын хамгийн том 2 дахь ажлын байр олгож байгаа. Тус компанийн хувьд дэлхийд даяар нийтдээ 1.5 сая ажлын байрыг одоо бий болгосон байдаг. За гэхдээ энэ удаад цомгдож байгаа ажлын байрууд дундаас офисын ажил буюу за яг энэ хэмэл оюуны гүйцэтгэх чадвартай бүтээгдэхүүн үйлдэлүүд дээр ажлын байрууд алга болж байгаа гэдэг нь бол нэлээдгүй шок болоод байна. За үргэлжлүүлээд Pandora-гийн мэдээллийг өргөцгөө. За тэгэхээр мөнгөний үн дэлхийн зах зээл дээр сүүлийн одоо нэг жилд 150% огцон өснө нь бол Pandora компани ашигт ажиллагаанд хүнд цогцолт болоод байгаа. За үүний хариуд харин компани зүгээс ямар стратеги, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ гэвэл гүйцэтгэх захирал нь за ер нь бол томоохон өөрчлөлт хийгээ зарласан буюу Pandora компани өөрийн хамгийн их борлуулалттай бугуйч болон зүйлтүүдэд платинум буюу цагаан алтаар бүрсэн хөлбөрөөр гаргаж эхлэхээр болсон байна. Тэгэхээр яг одоо хэрвээ танд Pandora байдаг бол одоо дараагийн хөлбөрөөс эхлээд цагаан алтаар бүрсэн хөлбөрөөр гарч эхлэх нь. За давуу тал нь юу вэ гэхээр цагаан алт нь мөнгийг бодвол өнгөө алддаггүй, за хашил өгдөггүй бөгөөд хэрэглэгчдэд дээд зэрэглээ мэдрэмжлүүлдэг. За одоо бол тус компани нийт бүтээгдэхүүний 60% нь мөнгө байгаа бол үүнийг ирээдүйд 20% хүртэл бууруулахар төлөвлөж байгаа юм лээ. За энэхүү шийдвэр болон дөрвдөр улирлын талгаа танилцуулсны дараа Pandora-гийн хувьцаа за Copenhagen-ы одоо хөрөнгөний биржээр 5-аас 7% өссөн байгаа. За Pandora-гийн гүйцэтгэх захирлын хэлснээр бол бид мөнгөний арилжаачин биш, харин үнэт эдлийн брэнд ээ. Тиймээс компанийн үн цэнийг түүхэн эдийн үнийн савлгаанаас салгах зангид байх шаардлагатай байна гэсэн мэдээлэл өгсөн байна. Тэгэхээр Sony-гийн 4-р улирлын санхүүгийн тайланд танилцуулагдсан байгаа. Тэгэхээр Sony компанийн хувьд бол за өнгөрсөн 12 дугаар улирлын хувьд орлого нь 371 их найд йен болсон байна. За энэ хөрөнгө оруулагчдын таамаглаж байсан 369 йенийг бол давсан үзүүлэлт байгаа. За харин үйл ажиллагааны ашиг нь 515 тэрбум йен болж мөн адил хүлээлтээс давсан байна. За энэхүү мэдээллийн дараачаар Sony компани нэгж хувьцааны ашиг 22%-аар өссөн байгаа. За энэ гайхалтай мэдээллийн одоо гол зүйлсүүдийн нэг нь бол PlayStation-ы борлуулалттай холбоотойгоо за нийт дүнгээрээ PlayStation-ы борлуулалт баг зэргийн буурсан боловч за PlayStation-ы үйлчилгээнээс орж байгаа орлого буюу за PlayStation-тэй холбоотой бүтээгдэхүүн зарлах тоглоом зарж байгаа орлогууд бол нийтдээ 19%-аар бол нэмэгдсэн үзүүлэлт бол гарсан байна. За бүтэн жилийн ашигын төлбөр бол 8%-аар нэмэгдүүлж за 154 их 80 йенд хүргэсэн бол жилийн борлуулалтад бол нэлээдгүй өндөр хүлээлтийг бол хөрөнгө оруулагчдад хүргэж Sony компани зах зээлийн үнэлгээ улам бүр нэмэгдсэн ийм мэдээлэл байна. Тэгээ хамгийн сүүлийн мэдээлэл бүгд найрамдагчдад ард улсын автомашины борлуулалт буурч байна. Цахилгаан автомашины борлуулалт энэ юу юунаас шалтгаалж ах шиг байна.
За тэгэхээр өнгөрсөн 2 жилийнхтэй харьцуулахад 1-р сарын борлуулалтыг харах юм бол BYD компани дээр жишээ нь ер нь бол хамгийн доод түвшиндээ очсон буюу өнгөрсөн 2 жилдээ харьцуулахад удаашрсан байгааг бол харж болно. За ягаад 1-р сард ингэж буурсан 12-р сард ягаад өндөр хിവэрэ байсан гэдэг дээр бол одоо үндсэндээ зах зээл бол одоо асуулт тавьсан. За тэгэхээр хятад улс бол яг үнэндээ бол цахилгаан автомашины салбар дээр тэг хувийн татвартай байсныг бол одоогоор эргээд үе шаттайгаар нэгдүгürt одоо нэмэгдүүлж байгаа асуудал байна. Тэгэхээр 1-р сард бол энэ хүү тэг байсан хувийн татварыг бол 5% хүртэл нэмсэн нь 1-р сард одоо тэрхүү BYD-гийн одоо борлуулалт буурах үндсэн гол шалтгаан болжээ гэж бол тайлбарсан байна. За энэ хүү одоо өсөлт одоо буюу татварын өсөлт нэмэгдэнэ гэдгийг бол одоо хүмүүс мэдчихсэн учраас 12 дугаар сарын борлуулалтыг бол ерөнхийдөө хэвэн байсан гэж бол тайлбарлаж байгаа юм байна. За үүнээс гадна бол одоо хятад улсад бол яг одоогийн байдлаар бол 6 одоо том цахилгаан автомашины үйлдвэр байж байгаа. Тэгэхээр энэхүү үйлдвэрүүд бол ерөнхийдөө зах зээлийг хувааж байгаа буюу одоо нөгөө удаашрсан зах зээлийг олон одоо компани хувааж байгаа учраас энэ бол одоо зах зээл дээр удаашрлыг үүсгэж байна гэсэн тайлбарыг бол өгсөн. Тэгэхээр үзэгчдээ Тэнгэр телевизийн ажлынхын хөтөлбөрийн баасан гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Хөрөнгийн зах зээл маш их савлгаатай, хөрөнгө оруулагчид хамгийн найдвартай хөрөнгө оруулалтын хэрэгслийг одоо хүртэл хайсан хэвээр байна. За яг одоогийн байдлаар нэвтрүүлэг өндөрлөхөөс өмнө Азийн зах зээл дээр ямар хөдөлгөөн ажиглагдж байгааг та бүхэнд товчхон өргөе. За Австралийн индекс 8725 нэгжээр арилжаалагдж байна. 184% уналтыг үзүүлээд байгаа бол Nikkei 225 53560 нэгжээр арилжаалагдж тэг 148% уналтыг үзүүлээд байгаа бол за Шанхай индексийн хувьд 4046 нэгжээр тэг 170 1% өсөлтөг бол уналтыг бол үзүүлээд байна уучлаарай үзэгчтэй. Зарим pre-market буюу Америк нэгдсэн улсын томоохон индексүүдийн фьючерс арилжаанд мөн адил бас уналттай байна. Тэгэхээр хөрөнгийн зах зээл ер нь энэ 7 хоногт хэрхэн яаж хаагдах болоо гэдэг нь тун сонирхолтой анхааралтай ажиглах үст тийм өдрүүд өнгөрч байна. За эх 7 хоногийн даваа гарагийн хөтөлбөр дээр энэ өдөр Америкийн цагаар хөрөнгийн зах зээл хэрхэн яаж хөдөлсөн талаарх мэдээлэл бид та бүхэнд өргөх болно.